Өдрийн мэнд үзэгчдээ Сэцүү подкастын дараагийн дугаар хүрэхэд инхүү бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарын зочноор сэтгэл зүйч, эмнэлэг зүйн гипноз ховсоор эмчлэгт Алтан Жилийг урьж оролцуулсан байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр хоёулаа өнөөдөр ярианыхаа хүрээнд ер нь ховсын талаар бол ярилцъя гэж би бодож байна. Тэгэхээр хоёулаа үзэгчдээ яг ховс гэж яг юу юм бэ? Эмнэлэг зүйн гипноз гэж яг юу юм бэ гэдгийг илүү сайн ойлгох хэрэгтэй болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр ер нь хүмүүс бас айгүй тийм өрөөсгөл буруу ойлголтуудыг бас авдсан болов гэж бодоод байна. За ховс бол ер нь бүр анх үүсэл нь шашнаас гаралтай. За тэгээд шашны аргаар хүмүүсийн сэтгэл зүйг эдгэж исэн байгаа. Түүний дараа хүмүүсийн сэтгэл зүйг одоо эдгэж ийн гэд эмчнэр одоо юу гэдгийг нөгөө шашин талаас нь ингэж эмчилж байгаа бол тэгвэл эмнэлэг зүй талаас нь яаж эмчилж болохгүй гэд үүнийг судлаад одоо маш олон хүмүүстээр туршаад ангаахын тал руугаа оруулчихж байгаа. Одоо эдгийгээд нь шүү дээ эмчлээд байна. За ингээд шашин талаас одоо тусдаа салгаад ангаахын сургуулиуд энийг яг зааж эхэлсэн байгаа. Одоо л дэлхийд маш олон газар заадаг аль бие усны бүр одоо эмнэлэг зүйн гипноз буюу ховсоор эмчлэгч гээд диплом олгодог болсон байгаа. За би болохоор шашин талаас нь ярихгүй шинжлэх ухаан ангаах талаас нь ярина. Эмчлэх сэтгэл зүй талаас нь ярина. Гипноз гэдэг чинь өөрөө одоо грек үгнээс гаралтай нойр гэсэн үг. Тэгэхээр одоо үйлчлүүлэгчийг унтчих үед нь одоо эмчилнэ, далд ухамсарлан нэвтрнэ гэсэн үг байдаг нэ тий. Ерөнхийдөө маш энгийнээр ярихад бидний тарих үнэн хутлааг ялгадаг. Ховс энэ дээр л ажилдаг. Одоо далд ухамсарын түлхүүр юу вэ? Бид нар маш их далд ухамсар ярьж байгаа шүү дээ тий. Далд ухамсарын түлхүүр юу вэ гэхээр ерөөсөө л ховс. Одоо бид нар 2 жилд нэг удаа болдог дэлхийн олон улсын ховсын хуралд оролцдог. Саяхан би оролцоод ирсэн 92 3 он. Тэгэхээр тэрэн дээр юу ярьж яах гэхээр ерөөсөө бидний асуудал хаана вэ гэхээр тархинд л байгаа юм байна. Далд ухамсарт л байгаа юм. За одоо ил ухамсар, далд ухамсар гэж дахиад хуваагдана. Бид хоёр хоёулаа харилцаж байгаа ил ухамсар бодож гин, тий шүүж гин, тунгааж гин, юу ярих вэ? Далд ухамсар тий ухамсарлаад ярьж гин. Далд ухамсар яаж юм гэхээр автоматар суусан зүйлийг гаргадаг. Тэгэхээр би одоо ингэж жишээ нь уурлмааргүй байх тий. Би уг нь ингэж инээгээд гоё яз жаргалтай явмаар байгаа байхгүй юу. Гэвтэл одоо юу гэдэг ингэж харилцаж исэн чинь гинт уурсан. Гинт цаанаас ингэж дургу өрсөн гэдэг. Гэхдээ бид нар тэрийг ил ухамсараараа уг нь би муухай харагдмаараг байгаа байхгүй юу. Ил ухамсараараа тэрийг контролдож чадахгүй байна гэдэг чинь нөгөө далд ухамсар 90% тийм хүчтэй том бааз тэнд байгаад байна. Тэгэхээр хүн өөрөө ч өөрийгөө анзаараагүй байхдаа хийдэг тэр автоматчилсан үйлдэл далд ухамсараас гарч ийн гэсэн үг. Тийм яг зөв. Тэрийг л ховсоор эмчилж байгаа. Ховсын одоо техникүүдийг ашиглаад хаана гэмтсэн бэ? Яагаад гэдэг суурийг олчвол тэрийг эмчлэх одоо арга зүй бол хүнийг одоо бид нар гэрт унтаад байгаа юм шиг сэрүүн байгаад байгаа юм шиг тийм нэг одоо зүүрмөглөх байдалд ордог шүү дээ. Тэр үед байлгаж агаад хүмүүдээ янз янзын хэлбэр одоо миний жишээ нь би дотроо төсөлж чаддгүй хүн байж бодъё. Тэгвэл нөгөө өөр аргуудыг хэрэглэдэг. Хүн болгон өөр. Гэхдээ унтаад байгаа боловч чи натаа ярилцаад намайг сонсож байгаагаа бүгдийг нь мэдэрдэг. Хүмүүс болохоор энэ дээр их жоохон айцтай ч юм уу одоо ойлголтгүй. Яг ховс бол Монголд маш зөвхөн хүн хийдэг. Тэгээ ховсын тухай ойлголт өөрөө эн чинь залуу шинжлэх ухаан. Тий. Тэгэхээр ховсын тухай ойлголт бол маш бага байдаг. Одоо вебсайт юу гэдгийг интернет орчим ч гэсэн ер нь маш бага. Баргийн хайж олохгүй ном ч гэсэн маш зөв. Тэгэхээр энэ дээр нэмээд хэлчихгээд ховсонд орлоо гэдэг нөгөө ийд шид хайх биш байхгүй юу? Би одоо унтчих та намайг ингээд ховсдоо тэр хүнийг мартуулчих. Үгүй байхгүй. Тэр намайг сонсохгүй бол тархин яаж ажиллах юм тий? Тийм байна. Тэгэхээр бид нар хамтарч ажиллана. Тэгэхээр одоо үйлчлүүлэгч бол за жишээлбэл хоёлаа ингэ бодъё л та. За үйлчлүүлэгч бол яг салтын дараах сэтгэл зүгээд даван туулах гэж танаас одоо ингэ тусламж авах гээд ирэхэд шууд эхний ховсын одоо эмчилгээний дараа бол
зүгээр шууд тэр нэг мартна гэж бол байхгүй хана шүү дээ. Байхгүй. Бид нар одоо маш энгийн. За жишээ нь одоо миний хотод өвддөг гэж бодъё тий. За яхан би нэг жишээг аваад яриад байна. Миний хотод өвддөг гэж бодъё. Би хотодны ганц ширхэг юм уула зүгээр болох уу? Болохгүй. Яг тэрүүн шиг ховс өөрөө эмчилгээний аргыг, эмчилгээний одоо тэр техникийг ашигладаг. Одоо шинжлэх ухаан байдлаас хандгаар заавал нэг курс явах гэдэг юм. Курс эмчилгээ байна, тодорхой хугацаа байна тий. Тэр бүх зүйлийг гүйцэтгүүлж иж үр дүн гардаг. Гэхдээ ховс маш хурдан үр дүн гардаг гэдээ ярьдаг нь одоо ингээд нэг системтэй явж байгаа шүү дээ. Гэхдээ эхний өдрөөс эхлээд тэр үр дүн мэдрэгддэг тухайд. Шууд мэдрэгд. Одоо ингээд би нөхрөөсөө салцсан байгаа тий жишээ нь салцсан байгаа. Би маш их гонглж гин, уйтгалж гин, би уур уурж гин тий. Одоо юу гэдэг үзэн ядж гин, минь нойр гүйдэлтэй болсон. Тэгэхэд эхний ховс дээр яаж юм хэр өөрийгөө одоо тэр хүнийг хүлээн зөвшөөрөөд байгаа байдлаа хүлээн зөвшөөрөөд энэ зүгээрээ гэж тархинд мэдрүүлээд эхлэхээр ядаж тэр хүнд нөө үзэн ядах ингээд шүтээ цохон болчдөг. Цаанаасаа л нэг одоо эхний ховсны дараа хүмүүсээс сэтгэлийн одоо юу болж гин яаж гин гэд асуухад ерөөсөө нөө инээж чадгаа хэлсэн хүмүүс инээж эхэлдэг. Ямар сони юм бэ би энийг гэдэг штэ гэдэг. Тэгээд ихэнхдээ энэ цээжинд байгаа одоо хүнд мэдрэмж тий хоолойнд таглараад байгаа юм шиг нэг юм эмнэлгээр явахаар зүгээр. Тэгтэл нэг юм болохгүй байна. Энэ бүх тэр завиурууд алга болж эхэлдэг. Сэтгэлд бугулсан зүйлийг багаар л гаргана гэсэн үг байна тий. Бид нар нэг л өдөр одоо за яг автосол ч юм уу тий том шокнууд байгаа шүү дээ. Ганц хэдхэн минутын дотор авдаг. Гэхдээ ихэнхдээ бид нар сэтгэлээ шарахыг маш олон жил хийж ирдэг. Тэгэхээр энэ олон жил хийж ирсэн юмыг ганц ховсоор эдгэн гэж тийм ийдшид байхгүй. Эдгэн гэхдээ тодорхой хугацаатай, зарчимтай, цаг хугацаатай тийм ээ тодорхой одоо өдрүүд байна. Тэр хүний ихлэ сэтгэл зүй бүх яагаад гэдэг зүйлийг ярилцаад олсны дараа тэрийг зөвдөл эмчлэх бол маш амархан. За тэгэхээр хүмүүс болохоор бас ингэж бодоод идэв ш нөө ховс гэж ярихаар кинон дээр гардаг ш нөө урд нь ингээл цаг ингэж байгаа л таг за одоо чи яг тэнд очсон байна гэж нүүнтэйгээ ярилцаал эсвэл бол чи одоо ингээ босоод явч гэдэг юм уу шууд тэр үнийг удирдаад байна гэж бодоод идэг тий. Гэтэл энэ бол шал арай өөр төвшний эмнэл зүүн зүйл байгаад байгааг бас ойлгохгүй юм байна. Тийм зөв. Одоо бид нар за жишээ нь чи өөр дээрээ үздэг кинон тоглоо гэж бодъё. Бэлдэн, жүжиглэн. Тэгэхээр тэр ховст жоохон хэтрүүлэг ордог. Явж байгаа процесс зөв. Гэхдээ хэтрүүлэгтэй. Ховс чи өөрөө маш олон төрлөө. Би одоо нөгөө ганц мэддэг эмчилгээний талаар л яриад байгаа. Тайзны ховс, тэ тайзан дээр маш олон хүмүүсийг гаргачаад уйлуулад бүжиглүүлээд хүүхд болгоод идэв штэ. Кинон дээр ч гэсэн одоо нөгөө дурсамжаар нь ингээд дурсамжийг харуулад ажиглаад тэрийг үйл явдлыг тэгтээ ер нь процесс бол яг зөв адилхан. Кино тайзуулах хэтрүүлэгтэй. Урчлаад бэлддэг. Тийм байна. Илүү одоо хүмүүст хүрэхийн тулд тий. За тэгэхээр одоо ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс дээр ховсонд бол ялгаагүй өртдөг биш ээ. Ялгаагүй орж болдог гэж ойлгож болох уу? Ямар нэг эсвэл эрэгтэй хүмүүс би нэг ховсонд ордоггүй ч юм уу те хүмүүс намайг ер нь нэг ховсддгүү гэж тэгээд идэв штэ. Би одоо найзууд нэгнийгаа ингээл ховсдох гэж оролдохоор би ерөөсөө тэгэж ховсдуулдаггүйсэн. Тэгэхэд манай найз бол ингээл ховсдуулаад янз юм хийд ч юм уу те тийм яриа айгу хөрнөд идэм санагддаг. Одоо ч гэсэн хүмүүс асуудаг. Би одоо энэ ховсыг сүүлийн 6-7 жил хийж байгаа. Орж ирсэн бараг 90-80% ингэж асуудаг. Би ер нь ховсонд орох бол. Тэгээ бид нар жижигхэн тест явуулдаг. Яг судалгаагаар бол бүр батлагдсан 3 төрлийн хүн ховсонд ордог. Нэг нь одоо ховс тархитай ажилтдаг гэж түрүү хэлсэн байгаа тий. Тэгэхээр гудамжны одоо бүр ингэж юу гэр оронгоо одоо бид нар траншэ гэж ярьдэн штэ тэр тийм архичд ордог. Яагаад гэвэл арх өөрөө эд эсийг бүр хүчээр хөлддөг. Тархины бүх эдээс хүчсэн байдаг. Тэгэхээр бид нар тархитай л ажиллаж байгаа юм чинь нөгөө тархин намайг ойлгох байх хэрэгтэй болчиход байгаа. За хоёрдугаарт сонсголгүй
Одоо эн чинь ховс чинь баргийн хүнд биеинд хүрэхгүй тий. Холоос зайнаас. Тэгэхээр намайг сонсч ээж нөгөө тархи ажиллах хэрэгтэй байхгүй. Сонсголгүй хүн. За 3 дугаар аутизм. Ер нь бол ховс автгүй хичирдэг. Тийм байна. Бусад бүх төрлийн хүмүүс ховсонд ордог. Ямар ч төрөл ховс өөрөө ямар ч аюулгүй учраас одоо чамд би ямар нэг юм идүүлж болохгүй байна. Чиний биеинд би хүрэхгүй байна. Тэгэхээр хүүхэд хүртэл орж болдог. 8 наснаас дээш. Аюулгүй учраас хүүхдүүдийг хүртэл эвжилж болдог. Одоо хүүхдүүд бол маш их үйлчлүүлдэг. За тэгээд яг зарим хүмүүстэр бид нар гаранд нь хүрэхээс өмнө хилдэг. Одоо за би чиний гаранд хүрлээ шүү. Яа гэвэл нөгөө одоо түрүүн хэлсэн тий мэдрэмж төсөөлөх чадвар намайг сонсоод тарих ажиллах чадвар эсвэл хүрэлцэх ингээд хүмүүсийн тийм мэдрэмж нь өөр байдаг учраас энэ хүн ямар мэдрэмжээр илүү их байна гэдгийг эхлээд нэг уншилж байгаа шүү дээ. Тэр үед мэдэж аваад дараа нь тэрний дагуу ажилладаг. Маш сонирхолтой юм байна. Ер нь ховсын талаар ингээд сонсоод тахаар тэгээд ховсдуулахаа яг одоо энэ тэр эмчилгээнд орохын өмнө хүмүүс ер нь хэр их айцтай байдаг болов? Маш их бид нар мэдхгүй юмнаас айдаг шүү дээ. Тийм. Одоо хараагүй, мэдхгүй, танихгүй зүйлээс айдаг. Яагаад ихэнх хүмүүс харангуйгаас айдгийг? Юу ч харагдахгүй байгаа хгүй юу ч харагдахгүй байна. Тэгэхээр айдас бол дээд зэргээр байдаг. Гэхдээ бид нар одоо нөгөө энерги одоо дахиад ингээ энерги рүү заавал орохоос өөр арга байхгүй. Нэг зүйлийг олон дахин хийгээд ахаар тэр орчны энерги тэрүүгээр дүүрдэг. Тэгэхээр манай өрөөнд одоо юу гэдгийг орж ирсэн хүмүүс эхлээд бид нар уншлаад ярилцж байгаа шүү дээ. Тэр үед ямар сони би өгнө ойлдгоо гэд маш их үйл асуучдаг. Тэр хүн айл эзэний ховсонд орсон байхгүй. Ярилцж явах та. Тэгэхээр бид нар заавал нүдэ айнаад юу гэдгийг тухлаад ингээд ховсонд орох бас биш. Үнэн сэтгэлээсээ хоёулаа одоо ингээд үнэн сэтгэлээсээ нүд рүүгээ хараад дотоод сэтгэлээ үнэн сэтгэлээсээ нийж ярилцвал энэ бас ховс. Тэгэхээр үйлчлүүлэгт одоо анх ирээд маш их айдастай байгаа үед бол шууд ихний ярилцлагыг бол хийдэм юм тий. Шууд ховсонд оруулаад ховстоо тийм. Ер нь ихний ярилцлагыг хийгээд тэрний дараа ч ховс хийдэггүй. Яагаад гэвэл тэр орчныг мэдрүүлж байна. Бидний одоо мэдрэмж, энерги бүх зүйлийг цаанаасаа өөр автоматар одоо надад энэ чинь зүгээр штэ. Эсвэл энэ чинь нэг тухгүй газар бид нар ярьдэн штэ. Нэг сонин хүнтэй уулзчлаа тий. Заримдаа ямар гоё хүн ингэж. Тэгэхээр цаанаасаа бидний мэдрэмж аюултай юу үгүй юу гэдэг айл эзэнээ орж ирээ шийдсэн байдаг. За тэр одоо дүгнэлтийг буцаад ховсонд орох уугүй юу гэдгийг өгөхийн тулд яг ирсэн өдөр нь бол хизээч ховс авдаггүй. Яагаад гэвэл тэр хүн ярилцаа дотоод сэтгэлдээ одоо энэ хүн одоо намайг ингэж чадчихаар юм байна тий намайг ингэж одоо эмчилчихээр юм байна гэдэг итгэл үнэмшил төрсний дараа нь бит хоёр ховсын тухай дахиад ярилцаад цаг өгөөд за дараа нь ховсонд орж болох юм байна. Гэхдээ тэр хүн ховсонд орохороо би ямар ч одоо аюулгүй харин ч надад сайхан тухтай мэдрэмж байх юм байна гэдгийг өмнө тэр ярилцлага онцлогоон дээр маш сайн тайлбарлаж хэлж өгнө. Бүр айцтай төгшөөртэй хүмүүс байдаг шүү дээ. Сууж чаддгүй яанаад би одоо яг хөх гэдэг төгшээд. Тийм хүмүүсийг 2-3 минут тест явуулдаг. Асуулга аргаар гэсэн. Үгүй одоо нэг ховсын тест хийдэг. Биеинд нь туршин. За ховс гэдэг чинь ер нь юм. Тэгтээ одоо чамд ховс хийхгүй жижигхэн тест явуулж байна. Ингээд биеэрээ мэдрээд эхлэхээрээ тэр 2 минут чинь тэр төгшөөртэй хүний хувьд маш их цаг байхгүй маш их хугацаа. Тийм шүү дээ. Тэр 2 минутанд тэр хүний нөгөө төгшөөд байгаа зүйл нь шууд автоматар тоошлдог. Тэгээд ирэхээр одоо хизээ нөгөө ховсонд орох хурдан ховсын цагаа авъя л гэж ярьдаг. Тэр ер нь бол яг ийм хүнд бас юм тасан зохицох хугацаа гэдэг юмыг олох хэрэгтэй юм тий. Итгэлцэл үүсгэх гэх юм бол. Тий. Одоо ховс тархитай ажилладаг учраас тэр хүн тархиа нийгээд өгөх тэр боломж, тэр цаг хугацаа, тэр ойлголтыг нөгөө ихний ирсэн өдөр хэлж өгдөг. Одоо ихэнхдээ л бид нар нөгөө ээж аавууд үр хүүхдийнхаа төлөө байдаг тий. Манай хүү гээл 40-50 хүнийг дагуулад ирдэг байхгүй. Хүн айл ихээр нэг том залуу орж ирж байдаг.
Тэгэхээр яг хүнээр ингээд хөтлүүлээд ирсэн хүнд хавс бүр би хийх дурггүй. Би шууд хэлдэг. Яа тэгэл би тэр ээжтэй нь ажиллахгүй байхгүй юу? Ээж нь бол маш сайн ойлгож байна өөр хүүхдийнхаа төлөө тий. Гэхдээ би хинтээ ажиллахыг тэр асуудал байгаа хүнтэй ажил. Тэр асуудалтай хүн өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөөд одоо тархиа ингээд за би үнэхээр ингээд эмчлэгдчихье гэд ирэхгүй бол хаалтаа бага тархи руу нэвтрэх маш хэцүү. Маш их энерги одоо явдаг. Бараг өдөрт юу гэдгийг 2-3 хүнтэй ажиллах энергийг тэр хүчээр хийсэн хүнд бүх юмас оруулна. Маш хэцүү. Хүн нөгөө нэг хамгаалах механизм гэдэг нэг юм байгаад идэг тий. Итгэлцэл үүсээгүй, хүн өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тэр хамгаалах механизм бүр илүү өндөр ажилладаг. Энэ бас нөгөө нэг яг сэтгэл зүйч одоо ярилцлага зөвлөгөөн дээр бас их ажиглагдаад идэг тий. Яг өөрөө зөвшөөрөөгүй бол 1000 зөвлөгөө өгөөд 1000 ярилцаад ямар ч нэмэр байдаггүй яг тэрнтэй адилхан л юм байна. Би болохоор яг магадгүй хүн одоо өөрөө хүлээн зөвшөөрөөгүй байсан ч ховс яг энэ гипноз орсон тохиолдолд бол өөрийн бараг юм ухамсарлахгүйгээр юмнаа ярьдаг, нээдэг болов гэж бодсон чинь ер нь айгүй ташаа ойлголт байсан байна. Тий, хүмүүс ихэнхдээ за би хүүхдээ яваалцсан. Би нөхрөө яваалцсан шүү. Ингээд өгөөч гэдэг байхгүй. Тэр чинь одоо юу гэх бид нар мэдрэмжтэй өөрийн гэсэн үзэл бодолтой тий, өөрийн гэсэн оюун ухаантай, өөрийн гэсэн шүүдэг тунгаадаг ямар тач би гэдэг хүн миний одоо бодол, миний бүх юм чамаас өөр ахгүй юу? Тэр гэр бүлээс өөр ахгүй юу? Хамт амьдарч байгаа үнэн хайрлаад одоо юу гэдгийг бүх юм тохироод амьдарч байгаа ч гэсэн миний орон зай өөр. Миний бодол өөр. Тэгэхээр бид нар одоо ингээд яагаад ийжүүд тэр ингэ янзлчаач, тэгчээч, тэгчмээр энэ хүүгээ тэгчүүл гоё болчих гээд байна гэдэг. Яг өөрийнхөө хайрцагт хийх гээд байгаа байхгүй юу? Өөр шиг болох гэдэг. Өөр шиг болох гээд. Өөртөө тааруулж тэр хүнийг бүтээх гээд байна. Хүчээр тий би одоо би гэдэг хүн миний үзэл бодол бийж тохируулж нөхөртэй эхнэртэй тохируулж амьдрах уу? Эсвэл би өөрөөрөө амьдрал одоо илүү их аз жаргал тий илүү их юу гэдэг энэ хорвоод ирсэн тэр сайхан зүйлийг мэдрэх гэдэг чинь бүр асар өөр. Надад яг сая ингээд сонсож байхад ингэж бодогдлоо л да нөгөө ээж нар ингээ хүүгээ явуулдаг гэсэн шүү дээ. Тэнгүүд яагаад ч юм яг энэ муухай л да. Гэхдээ ингээд магадгүй нөгөө нэг архинд орцсон ч юм уу Монголд ер нь бол ийм донтолт гэдэг юм айгүйх байгаад байгаа шүү дээ. Мөрөөдөө тоглоом нь вэ нү, арх вэ нү, тамхич вэ нү те. Тэрнээс гарах гэж баг ингээд ховс руу хүчээр явуулж байгаа л гэсэн бодол мэдлэгээр ингээд шууд төрж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ийм тохиолдолд ховстоод архинаас гаргах ч юм уу донтолтоос гарах ер нь юм боломжтой байдаг уу? Одоо сүүлийн үед донтолт бол бүр маш их яригдж байгаа. Тэгэхээр энд ямар хүмүүс өртөж байна? Тэр нас ерөөсөө хамаагүй. Жохон хүүхдүүд хүртэл өрөөнөөсөө 24 цаг гарахгүйгээр тоглодог хүүхдүүд байна. Тоглоом. За бид нар бол арх одоо юу гэдгийг тоглоом ихтэй. За өөр чинь нөгөө идэх чинь бас донтолт шүү дээ тий. Чихэр маш их идэх. Тэгэхээр энэ донтолтууд бол төрөл маш их. Гэхдээ яагаад донтоод байгаа юм? Бид нар тэр донтолтыг л ингээл одоо фокуслал биста нэр өдрөө болгоо ингээд юу гэдгийг тэр нь л ингээл дурлаад байна. Энийг л хэрэглэхгүй бол энийг л уухгүй бол би бэж ядаад байна. Тэр нь фокуслаад байгаа. Гэхдээ энэ зүйл рүү тэр сэтгэл зүйн шарах авсан одоо гэмтлүүд багаар энэ зүйл рүү түлхсэн байдаг. Бид нар шууд донтолтгийн гутаа одоо юу гэдэг архичин хүний хизээж архинаас гаргадаг тийм ховс бол ярьдаггүй. Яагаад энэ архинд орсон? Юу болсон? Ийшээ түлхэхэд юу нөлөөлсөн? Тэр бүх зүйлийг одоо буцаад ухраана гэсэн үг байхгүй тэр хүний амьдралыг ухраагаад нэг цэг олдон да нэг одоо шалтгаан ийшээ түлхсэн шалтгаан. Тэрийг олоод тэрэн дээр нэмжлэгээ хийгээд буцаад энэ хүнийг одоо нөгөө тарих үнэн худлааг ялгадаг ш. Буцаад энэ хүнийг зөв амьдруулах тэр юг суулгах тарихынд одоо за яг ойлгомжтой ярихын тулд код гэх юм уу? Суулгах. Чи зөв хүн байх хэрэгтэй тий. Чи бол мундаг штэ. Чи бол энэ хорвоод одоо ганцхан чи бустай адилгүй гэдэг ч юм. Ингээд тэр хүнд байгаа тэр нэг юм одоо өөрийн дуртай
энэ хорвоод нэг амьдрчвал ингэчүүл нэг гоё гэсэн хүсэл мөрөөдөл байгаа шүү дээ. Тийшээ илүү түлхээд өгчдөг. Тэгээд тархийг одоо ирээдүрөө нөгөө ховс чинь янз янзтай ухраа ирээдүрөө явуулна яг одоодоо байлгана гэд. Тэгэхээр ихэнхдээ ирээдүйн ховс руу явуулаад тэр хүний хүсээд байгаа тэр амьдралын тархинд харуулчихдаг байхгүй. Өөрийг нь хүсэж байгаа дүрийг харуулж байгаа дүрийг чи яг ямар хүн болмаар. Тэгээд ирэхээр тарих бид нар ярьдэн ш 70 хумсартаа л чи тэрийг суулгач л да. Тэ. За нөгөө хэлний хэл сурч чадахгүй байгаа хүмүүс маш их байдаг. Тэг би ингээд одоо англи хэлтэй, би франц хэлтэй, би хятад хэлтэй гэл чи ингээд өөртөө нэг мантра ингээд хийлээд тий. Чи 70 хумсартаа суулгачвал 70 хумсар чи нэг л мэдгэж чиний эд гар хөл бие дэсэг чи хөдөлгөн штэ гэж ярьдаг штэ. Тэрийг л ховсоор дамжуулаад тэр 70 хумсар суулгаад байгаа байхгүй юу? Тарих нэг авцсан мэдээллээ унтаад босох болгонд бидний эд эс рүү дамжуулаад өглөө босоход ухамсаргүйгээр тэр зүйлийг хийчихдэг. Тэр бүр ингээ ухамсаргүй төвшөнд кодлж өгөх хэрэгтэй. 70 ухамсарт ерөөсөө л чи юм байх хэвээр. Чи бол ийм хүн. Одоо юу гэдгийг сэнсрүүлэн итгүүлэх тий. Тэгэхээр хүн 1000 одоо би ийм ухаантай мундаг хүн гэж ухамсарлаад байсан ч гэсэндээ чаддаггүй. Тий. Бүр ингээд яг автоматжуулах гэх юм болоо одоо 70 ухамсарыг юу гэж ярих юм бэ? 70 ухамс за одоо би жишээ нь за одоо өөр дөрөл жишээ авъя. Жишээ нь би залхуу байлаа гэж бодъё тий. Байнга л ингээл за маргааш цаа нөгөө төр тэгчээ да. За би тамир хий за цааш одоо өнөөдөр ингэж гадаа тийм ээ. Тэгэхээр энийг ховсоор чи ингээд одоо гоё биетэй тий ямар хүн нэг хүсээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг нь 70 хумсард нь харуулаад за чи яг л ерөөс ийм хүн. Тэгэхээр тэр 70 хумсар миний эдис миний биеийг өдөртөж байгаа шүү дээ. Би хүсээгүй залхуу байсан ч гэсэн өглөө босоод нэг мэтгэд алхацсан явчихдаг. Гэхдээ тэр надад хэцүү биш. Тарих намайг өдөртөд байгаа юм. Цаанаас нь одоо ингээд энэ алхах ёстой ч юм уу тий. Гэхдээ тэрийг өөрөө анзаарахгүй. Тэгээд нэг мэтгэд хүн гэхдээ өөрийнхөө өөрчлөлтийг баргийн анзаардаг юм бэл. Хажуунаас харж байгаа ээж аав бэ тий нөхөр хүүхдүүд найзууд хэлж эхэлдэг. Хөөе чи өөр болсон байна. Чи одоо нөгөө гой ингээ инээдэг болсон биз дээ. Яасан өнөөдөр юу болсон ингээд. Тэгээд багаар нөгөө нэг хүссэн зүйлээ хийгээд эхлэхээр хөөх чи өстой ямар ирч хүчтэй болсон. Гэхдээ би тэрийг анзаараагүй байхгүй юу? Яг л нөгөө тархич намайг хийлгээд байгаа. Миний эдээс тих ёстой юм шиг хийж байгаа. Хэлсний дараа нэрээ тийштэй би нэр айгу залах байсан да. Одоо нэрээ тийм биш үү гэд. Ингээд нөгөө ил ухамсар 70 ухамсар суудсан зүйлийг хүмүүс гаргаж ирээд чамд хэлэхээр сонсгол мэдрэмж одоо юу гэдэг тэр нөгөө эго сэтгэл хөдлөл ил ухамсар бүрхээд авдаг. Үгүй чи гоё юм биш үү? Би бол гоё хүн шүү гэлээ. Би бол гойгүй. Ажуугаар нь өдөр болгон энэ өөрчлөлтийг чинь хараад чамаа хүн урамшуулад магтаад ивэл чи яах вэ? Хүүхдүүд яадаг вүлээ? Ямар мундаг юм бэ? Ваа ичээ би тэгсэн гэл хөөрөл бүр олон мундаг болох гол. Бид нараас тийм байхгүй юу? Бид нар за яг нөгөө одоо л нас тоо гэд ярьдаг болсон. Ховсоор ер нь за яг жоохон хойлоо юунаас хазаач. Ховсоор одоо сая би ингээд тэр олон улсын хуралд суугаад ирэхэд маш олон судалгаанууд одоо энэ хүмүүс танилцуулж байгаа шүү дээ. Би ингээд ийм хүнд ингэсэн нойргуудл ингэсэн одоо энэ хүнийг ингэж эмчилсэн гэх тийм хүн туршилт хийсэн чинь ийм үр дүн гарсан. Тэгэхэд бүгдийг нь базаад хэлэхэд ховсоор юу эмчилж болдог вэ? Хамгийн түрүүнд дархлааг маш хүчтэй болгож болдог. Биеийн дархлаа. Бидний биений дархлаа хүчтэй болоод ирэхээр ямар ч өвчин даван туулдаг гэж ярьдаг тий. За тэгэхээр махан биеийг ховсоор л эрүүл болгож болох юм байна. Яг нь шалтгаан нөгөө сэтгэл зүйн байгаа тий. Ухах юм бол маш их юм байгаа. Ерөнхийдөө ярихад хоёрт өрөвслийг тардаг. Шууд бид үүссэн шууд махад руу бол нэвтэрч гин гэсэн үг байна тий. Бидний сэтгэл хаана байгаа юм? Энэ дотор л байгаа шүү дээ тий. За тэгэхээр өрөвслийг бол ингэж болж байна. Тэгээд дээр нь яг одоо эсүүдийн хооронд холбоосыг бий болгож байна. Тархитай ажиллаж ийм л гээ тарих гээл яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо би ингээ гунигтай уйтгартай маш олон жил явцсан. Би баг хизээ хамгийн сүүлд энэс нэ мартцсан байна. Тэгвэл ховсонд ороод яагаад тэр хүн гинт ингээ инээгээд гинт аз жаргалтай болоод гинт амьдралд урлаад байгаа юм. Тэр өгцөн байгаа одоо тархины өгцөн байгаа эдээсүүд хизээ сэрэгдэггүй гэж ярьдаг байсан чинь одоо сэрэгдэг болцсон гэж. Тэгэхээр шинэ холбоосууд
би болсноор одоо бүх юмыг ингээд тарих маш хүчтэй, маш ухаалаг, маш хурдан ажиллаж чадж гин дээр нь нэмэх нь удаан хөгшрөх процесс явагдана. Тэрүүгээр залуужиж болж байна. Шинэ эдээс би болж байгаа юм чинь би залууж байна. Тийм байна. Би нэг ийм фэйсбүүкээс харсан. Ховсын аргаар турах гэдэг. Тэгэхэд бол яг би бол энэ ховсын талаар мэдлэггүй хүн бол тэрийг хараад юм ч үгүй яаж вэ гэж яг өндөө бодно шүү дээ. Ховсын аргаар турна гэж бодё. Эсвэл бол яг ингээл ховстуулаас сэрэхэд би турах болсон байх гэсэн нэг тийм өрөөсгөл ойлголттой болоод байгаа байхгүй юу? Тэгэхэд яг энэ ховс гэдэг ойлголтыг авчих юм бол энэ ховс бол нийт тархинд нөлөөлөхөөс биш үйлдэлийг бол би хийх юм байна гэдгийг мэдчих авч байгаа байхгүй юу? Тархи чамгаар хийлгэнэ. Чи ингэж би одоо маш их турах гэж хичээж штэ тий. Одоо би ч гэсэн шинэ тарган л байлаа. Тэгэхэд яаж юм хэр би тархинда тэдэн килограмм. Тархи өөрөө маш тодорхой юм дуртай. За би тэдэн килограмм, би тэдэн настай. Ингээд өөрийгөө тэр ховсонд оруулах болгонд өөрөө өөртөө одоо код өгч штэ тий. Тэгэхээр яах юм? Чи залуу нас өгөх тусам чиний эдис тэр залуу байхыг цаанаасаа ажиллана. За тэгэхээр нөгөө тэдэн жинд очихын тулд яах юм? Тархи өөрөө маш ухаалаг штэ. Тархи маш ухаалаг. Би тэдэн килограммд очихын тулд автоматар миний дуртай зүйлүүдийг багаар тэгтээ надад дарамт болохгүйгээр асуулдаг. Бүр гинт за ховсоор зарим юмнууд ингээд автоматар дургу болгодог. Жишээ нь чихэр байна. Маш их талах иддэг хүн байна. Тэ гурилан бүтээгдэхүүнүүдийг тэдрийг бол одоо чамайг ховсонд орууллаа 30 минутын дараа тэрэнд бүр ингээд за идтэй гэхээр бүлц хүрээд ийн. Ямар сони юм бэ? Бүр идмээргүй санагдаж байна гэж ярьдаг. Гэхдээ энийг миний ганц дуртай зүйл одоо юу хийх хүмүүст үнэн сэтгэлээсээ одоо хүрээсээ чи насан туршийн зүйл байгаасаа гэдэг үүднээс дандаа дахиж одоо тэр хүн гэж жил болгон юу гэдэг насан туршдаа ховстоо зууралтгүйгээр маш хүчтэй техникүүд дээр дамжуулаад тархинд найл болох хүчтэй код суулгахыг хичээдэг. Шууд гарах хамаархан. Гэхдээ тэр хүнийг яагаад гарах ёстой? Чи яагаад эрүүл байх ёстой юм те? Чи яагаад одоо энэ биеийг хүсэж байгаа юм? Ингээд шалтгаан учир байдлыг тэр хүнд өөрт нь ойлгуулад хэлчихээр автоматар үйлдээд автоматар шөнө очиод хөргөчөө онгойлгодог хүн одоо учир шалтгааныг мэдхээр хизээч хөргөч рүүгүйгээ болждаг. Тарих цаанаас нь одоо хөргөч рүү гүйлэх инстинктийн алгуулгач юм гэсэн үг. Бидний тарих, бидний мэдрэмж ер нь энэ биеинд оршиж байгаа бүх зүйл энэ биеийн сайн сайхныг төлөөлж ажилладаг. Түрүүний донтолт гэдээ ярьжсэн те тэр бас ууг нь нөгөө талаас нь харуул зүг байхгүй юу? Яг муухай зүйл амьдралд хор уршигтай гэхдээ яа тархин тэр зүг байгаад байгаа юм. Тарих тэрийг зүг гэж чиглүүлээд нь штэ. Тарих тэгвэл миний төлөө ажиллаж байгаа. Яа нам хорлоод байгаа юм. Тэ? Намайг аз жаргалтай байлгах гэдэг тийм. Яг тэр. Одоо энэ дотор нэг юм болохгүй юм байгаад нь штэ. Тэгээ өвтгээд энэ намайг уйлуулад энэ намайг ингээд аз жаргалгүй бүр одоо өөхөх хүртэл төвшөнд очиулж байна. Гэхдээ тарих энэ хүнийг авраад байгаа байхгүй юу? Өөр аврахын тулд нөгөө анхаарлын төвлөрийг өөр тишээ чиглүүлэн гутаа энэ тайвширч байгаа. Тэгэхээр тэр тайвширлыг дахин авахын тулд тэр зүйл рүү автоматар явуулдаг. Тэр тарих зөв ажиллаад байгаа. Бид нар тэр гарч байгаа үр даавар нь өөрөө хор уршигтай учраас буруу гэж хэлээд байгаа. Гэхдээ энэ тарих өөрхий одоо хэрвээ тэр шарахтай тэр нэг травма, тэр нэг муухай юм энэ дотор байгаагүйсэн бол ямар ч хүн ямар ч одоо тарих тэр муухай зүйл рүү чиглүүлэхгүй. За тэгэхээр хоёлаа сая бас трама гэдэг дурдлаа штэ тий. Травманы үед би нэг юм сонсч ирсэн нь хитрхи одоо хүнд цохилттой юм трама авсан үед хүн тухайн болсон зүйлээ хэсэгчлээд мартдаг гинэ. Тэгэхээр энэ бол яг бас адилхан тарих намайг хамгаалаад тухайн надад энэ цочрол өгсөн зүйлийг мартуулж байна гэж ойлгож болох нь юм. Ер нь бидний даалт хумсар нэг юм зөөлөн бамбалзуур бүх юм ингээ өөртөө шингээгээд аваад идэг галтооны нөгөө спонжууд байдаг шүү дээ. Тийм байхгүй юу? Бүх болсон процессыг бүгдийг өөртөө шингээж агаад за одоо хүүхэд насндаа за нэг жишээ ярил л да ээж аав нь баян хэлэлтэд зодтолддог тийм. Гэхдээ тэр хүүхэд учраас юу ч хийж чаддаггүй. Мэдээж гэр бүлийн хүчирхийлэл байгаа юм чинь тэр хүүхэд
одоо өртөхгүй байхын аргагүй шүү дээ. Эсвэл айсандаа заримдаа булан тохоо хаалганы хард тий харахгүй ч гэсэн өрөөндөө хүндлэлтэй нөмөрдөг ч гэдэг ч юм. Ингээд явсаар байгаад эн чин сэтгэлийн шарах өөрөө траума гэдээ яриад байгаа. За энэ хэсэг яагаад мартагдаж байна гэхээр тэр хүүхд томорч байгаа. Мэдээж ээж аав нь ч гэсэн цаг хугацааны ясаар салуулсалаад одоо ойлголцоод ингээд буцаад тэдэр ч гэсэн хэвийн амьдралд ордог. Энэ үед мартагддаг. За энэ үед мартагдаад буцаад тэр хүүхд яхаа өөрөө амьдралд гарч ирнэ шүү дээ. Ингээд ирэхээр гэр бүл болох юм бол ийм аюултай юм биш үү гэдэг тэр хүүхд багаас харцсан байхгүй нөгөө ухамсар даалт ухамсар хүүхдээ шингээд авцсан баг. Ингээд гэр бүл болоод ирэхээр тэр үйлдэл автоматар гардаг. Тэр хүүхдээс уур, айш тий зүг зүгээр хахад одоо бүх юм таалагдах байна гэдэг ч юм уу. Хосын харилцаанд шууд нөлөөлж эхэлнэ. Шууд нөл хосын харилцаа байтугай эргэн тойронд ажил дүүрэн ерөөсөө энэ амьдрал тэр чигээр нөлөөлдөг. Яа тэгэл тэрнтэй холбоотой тэр нэг хүүхд тахтай амьдрал явагдаж штеп. Одоо ч гэсэн явагдаж байгаа. Тэгэхээр тэрнтэй адилхан зүйл тэр хүүхдэд одоо надад тэр мэдрэмж ирэхэл юм бол нөгөө даалт ухамсарын сигнал хасаж эхэлдэг. Хэсэг унтарсан байгаа би өөрөөрөө явсан байхгүй хин ч надад хүрээгүй тий одоо нөгөө их сургууль ч юм уу юу гэдгийг ганцаараа явсан үед тэр маш чимээг байдаг. Хүмүүс дараа нь тэгдэг ууг нь би одоо юу гэдэг ууг нь би аюу гоё штайсан да. Ууг нь би ингэдэггүй л байсан. Тэгтээ энэ хүнтэй суугаад би юм болчихлоо. Би энэ орчинд ирсэн чинь гинт юм болчихлоо. Гинт гэдэг зүйл бидний биед хизээж байдаггүй. За одоо бид нар дотоод ертөнц халуун сав гэж төсөөлье тий халуун л байгаа шүү дээ. Энэ зүйл рүү баг багаар юм хийгээд байна. Тэгтээ чи тэрийг хизээ цэвэрлээгүй. Тэгэхээр эхний хийсэн за юу гэдэг нэг 2 наснда хийчлээ. За тэгээ 3 наснда дахиад нэг шарах орж ирлээ. 5 наснда дахиад орж ирлээ. Энд чинь ингээ хоримтлагцаар хагаад эхний зүйл чинь өмхөрч эхлэв шүү дээ. Тэр цэвэрлээгүй юм чинь. Орж ирсэн тэр жижигэн шархуудыг автоматар бохирдуулдаг, өмхийрдэг. За ингээд өмхийрээд ирэхээр бидний энэ халуун сав чинь дүүрэндээ. Дүүрээд ирэхээр одоо энийг гарах хэрэгтэй байхгүй юу? Сэтгэл эрүүл бол би эрүүл гэж ярьдаг. Тэгэхээр дотроосоо ялтарх юм шүү дээ. Дотроосоо гимтээд тэгээд нөгөө одоо эн чинь гарах хэрэгтэй шин чи хордоод байна шүү дээ. Амар өмх юм явагдаад байна шүү дээ. Тэр өөрөө гарахгүй бол энэ хүн хордож байгаа байхгүй юу? Тэр гаргаж байгаа хэлбэр нь яг уур уцаар муухай одоо юу гэдгийг бүх муухай юмыг гаргаж байгаа нь энэ хороо гаргаж байна. Би заримдаа тэгдэг байхгүй гудамжинд ингээд амар уртаа хүмүүс явж идэг шүү дээ. Зүгээр хороо гарахгүй бол чи өөрөө хордно гэд. Тэгэхээр энэ хор за ингээ амаар гарж ийн дээр нь тэр хажууд байгаа хүнийг чамаас хордуулж шүү дээ тий. Би чамд уурлаа чи муухай болж ийн. Дээр нь энэ махан биеийг хордуулж байна. Ер нь хавдар гэж яриад байгаа шүү дээ. Маш их тий. Хоргоо хавдар, хортой хавдар, өрөөсөл одоо ходоод өвдөж ийн нийлэг зүс бүр энэ бүх юм чинь цаагаараа энд байгаа зүйл чинь өмхийрээд энэ махан биеийг тэр чир өмхийрүүлчихэж байгаа байхгүй юу? Өмхий юм чинь эрүүл биш шүү дээ. Одоо бид нар хамгийн ойрхон юу вэ? Өдөр болгон стресс өртдөг тий. Стресс ирэхээр бидний энд бацалдаг шүү дээ. Хотоод шираа тий. Эсвэл гид хоолны зуршил байхгүй болж. Эсвэл хийддэг. Яагаад энэ хав ингэж аа? Тэгэхээр бидний бүх мэдрэмж эдэстэй одоо эд эрхтэнтэй холбоотой. Би жишээ нь за хин нэгэнд гомдчлоо. Би тэгтээ тэрийг хэлээгүй, гаргаагүй. Миний шууд хоолойны нэгсэг сонирн болж эхэлнэ. Хоолой маш их өвчлөмтгий болно. Эсвэл миний дуу гарахаа байлна. За ялангуяа одоо ер нь бидэрт хүнд 9 тарих байдаг гэж ярьдаг. Тэгэхээр бидний мэддэг хамгийн нэг тарих байна. Хамгийн одоо том тарих хөвлий байна тий. Өтгөн хатдаг. Хөвлийгээрээ тарган хүмүүс. Бүгд асуудал, гомдол, одоо гаргаж чадаагүй, уцаар бухимдал, айц төгшөр. Энэ тарих боловсруулж чадахгүй, ийшээ явуулангууд эн чинь боловсруулагдаад гарах хэрэгтэй шүү дээ. Нөгөө өмхиймээ гарах хэрэгтэй шүү дээ. Гэтэл яаж юм? Энэ бас стресстэд ирэхээрээ тагалчиж байгаа байхгүй. Одоо хөвлий байна, эмэгтэйчүүдээр сав байна тий, савны хавдар. Ер нь савны хавдрыг ингээд бүр одоо ухаад ирэхэд суурийг олж ич хавсанд оруулна гэдэг байгаа шүү дээ. Ямар нэгэн эрэгтэй хүнтэй холбоотой. Эсвэл хүүхэд, эсвэл багтаа, эсвэл нөхөр. Тэгэхээр ер нь харилцаанаас болоод хүний одоо
бие махбод хүртэл шууд эрс муудаж болдог гэсэн үг байна юм тий. Бид нар ч өөрөө нийгмийн амьтан. Хэрвээ би ганцаараа амьдраад ивэл одоо яг хөө гимтэхгүй. Гэхдээ би аз жаргалыг бас мэдрэхгүй. Өөрийгөө хаана ямар түвшинд байгаагаа би ухаарахгүй. Бид нар бүгд харилцааны хүмүүс. Харилцааны одоо нийгмийн тий хүн хизээ гимтдэг вэ гэхээр хүн ч биш одоо ер нь хүүхд наснасаа шарах хэлдэг гэдэг байгаа шүү дээ. Баг хоромцолцоор агаад махан биеэр гарч ийн. Шудраг биш гэж ботсон зүйл дээрээ бид нар шарах гимтэл авч идэг сэтгэлээ. Одоо ээж аав хэрэлтлээ. Тэр хүүхдээ шудраг биш биш тий. 50 орчим тэр хүүхдээ юм аа. Тэр хүүхд зүгээр хайр мэдрэмээр байгаа байхгүй юу? Тэр хүүхдэд мөнгө хэрэггүй. Тэр хүүхдэд эд баялаг мэдэхгүй. Тэр хүүхдэд юу хэрэгтэй? Зүгээр гэр бүлийн амар амгалан тайван байдад ээж аавын хайр. Тэгэхээр энэ хүүхд энэ хорвоод ирчээд ийм муухай зүйл үүсгээр тэр хүүхдэд шудраг биш байгаад байгаа. Гомдмоор санагдаж шүү дээ. Ерөөсөө шудраг биш. За том хүмүүстэр гимтэл авдаг бас яг адилхан. Одоо эхнэр нөхөр ээж аав хоорондоо тий. Ээж аав биш нөгөө ээж хүүхд хоорондоо ойлголцохгүй шүү дээ. Том болсон хойно. Ингээ ээжийг хайрлчмаар идэг тий. Одоо маш их над дээр ирдэг кейсүүдээр яриад байна л да. Ээж маань хөгшин хүн, аав маань хөгшин хүн. Ууг нь бол би гомдмооргүй байна. Тэр хөгшинс гомдоод яах юм? Гэхдээ яг харилцах дээр ингээд дүрсгэл уур хүрээд ирж байна. Та юу мэдтээ ингээл чи та одоо дандаа яахлаараа намайг ингээд чи чадахгүй чи бүтэхгүй за чи бойл гэдэг ч юм уу. Эсвэл сонсдоггүй. Сонсон ч гэсэн ойлгохыг хүсдэггүй. Тэгэд ирэхээрээ тэр хүүхдэд нь шудраг биш байгаа. Тэгэл гомдолтой гэдэг хэлж. Тэгэл ээждээ гомдсон, аавдаа гомдсон, дүүдээ ахта гэр бүлдээ нэг л мэдсэн чинь тэр гэр бүлээс өөрийгөө тусгаарлаж явчихдаг. Тусгаар хүн болсон гэсэн үг. Тэгээд тусгаарласнаа юу гэж ойлгодог вэ гэхээр эдгээр намайг шахаа гаргачлаа. Эдгээр ингээд нэг ингээ хооронд айгүй өвтэй. Тэг намайг ирэхээр нэг юм сонирн болчдөг. Намайг ирэхээр надад л бүгд дайрдаг. Өөрийгөө тусгаарлаад байгаагаа анзаардаггүй. Тэгэхээр асуудал хийнд байна. Тухайн хүн тэрэнд байгаад байгаа байхгүй юу? Тэр тэгж хараад байгаа байхгүй юу? Тархин тэгж сэтгүүлээд байна. Магадгүй тэр хүүхдэд одоо хүүхдийнхаа төлөө л ярьж байгаа шүү дээ ээж аав тий. Зөв байгаасаа, зөв амьдралчаасаа. Яг тэрийг ээж аавд туйлаад үзээд одоо мэдрээд юу гэдгийг бүх юмыг үзсэн хүний хувьд урчлаад хамгаалах гад байгааг нь тэр нөхөр юу гэж бодож ийн гэхээр энэ намайг ад үзээд байна. Юм л бол наад руу дайрдаг. Манай ээж амар ааштай шүү дээ. Буруугаар сэтгээд буруугаар бодоод ингээд нөгөө гэр бүлийн хайр одоо гэр бүлд ойлголцох ёстой юмыг айл эзэний тастаа хийсэн байхгүй. Ганц гэр бүл гэвэл бас биш байна. За тэгвэл чи найз нар дунд яаж чинь? Гэр бүл дунд яаж чинь? Ажлын хамт олонд яаж чинь? Яг харин хийд идэг юм аа гэд. Ер нь хүн хамгийн хайртай хүндээ хамгийн муухай үгсийг хэлж идэг, хамгийн гомдоож идэг гэдэг үг л одоо амар бодогдож байна. Хүн тий бас яг ингээд цагаад болохоор ээжтэй амар хайртай мөртлөөсөө хайртай шүү гэж хэлж чаддаггүй шүү дээ тий. Тэгээ нэг ингээл нэг сонио эвгүй харин ч бүр шал өөр хүнд магадгүй би хайртай шүү гэдээ бол зүгээр хэлчихнэ. Тэгсэнээс ээжтэй хэлэх гэхэр нэг юм дүлгнээл нэг болохгүй юм шиг санагдал ичиж мичээд идэг байхгүй. Тэгэхээр ер нь хүн яг үнэхээр хэлмээр байгаа зүйлээ хэлээд гаргаж явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй болвол энэ угаасаа одоо хилээд ч нэмэргүй гэд орхичих юм бол тэр цагаас асуудал үүсэх юм болоо да. Тийм. За яг бид нар Азууд ер нь жоохон нэг ичимхий өрөмхий дээ дотгошоо. Зан характер бол гихтээ үнэхээр одоогийн хүүхдүүдийг харалтаа. Өдөр болгон нэг юм ярьчаад хайртай шүү ээжээ, хайртай шүү гэд. Тэгэхээр тэд нар юу болж юм гэхээр бид нар ээж аавууд ерөөс өөрийнхөө тусгалыг хүүхдээс харах хэрэгтэй. Тэр айлын хүүхдүүд аз жаргалтай инээд баяр хүртэй байвал за ээж аав бол асуудалгүй. Тэр айлын хүүхдүүд айл нэг ямар нэг асуудал тохирохгүй таарахгүй миний сэтгэл таарахгүй байвал би асуудалтай. Тэгэхээр энэ дээр тэр ээжтэй хайртай шүү гэд очиод тэрчих яг бид нар нөгөө хүүхд насанда одоо нэг юм шилжилтийн үед ихэнхдээ байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед хүн болго амьдрах гэж хичээж байгаа. Ээж аауд нөгөө одоо дандаа улсын ажил яг цаг нарт баригдсан гэд ихэнх цаг хугацааг гадуур өнгөрөөцсөн байгаад байгаа байхгүй. Хүүхдээсээ хол. Бид нар чи яаж өссөн бэлээ?
Шарон дээр чинь. Тэгээд за орой л гэрт ирэхэд бүгд байж байглаа. За гэд. Өдөр юу болж байгааг хинч асуудаггүй тий. Хаана юу хийсэн, юу дуртайч мэддэггүй. Ээж аав нар бол тухайн үед нийгмээсээ болоод нийгмийн одоо нийгэм чи өөр болсон. Одоо бүгд хүүхдүүд рүүгээ төвлөрч байна. Бүгд хүүхдүүдийн хобби, юун дуртай, юун дургүй, юу идэх яах вэ бүгдийн өстой бүр 100% мэддэг болсон. Яагаад гэвэл хайр өөрөө тий чиглэлсэн байхгүй тийшээ. Тэгэхээр ерөөсөө хүн гэж юу юм? Хүн гэж ерөөсөө хайр. Энд хайр дүүрэн байхад тэр хайрыг би гарахгүй гэд яах юм? Одоо ингээл за бас энэ цаг агаар их нөлөөлдөг юм билээ. Далайтай, нартай одоо юу гэдгийг нэг тийм дулаахан уур амьсгалын хүмүүсийг та нар анзаараар. Инээсэн, хайнаасан тий хүнд ингэж хөлөөдөө хүрчдэг, мэдлэг нь хүртэл тэрч мэдлдэг. Ер нь тийм биш үнээрээ болсон чинь. Одоо тэр бүрсгэр юу гэдгийг нарсаар хардггүй одоо нэг тэмрэндээ байнга ийм хүмүүсийг хараар нэг л уурлаа ашгүй зангидал. Гар ингээ хажууд нь үрхээр юу вэ тий юмаач ярьдаггүй. Тэгэхээр бидний энэ байгаль ихтлэгийг жоохон нөлөөлдөг. Гэхдээ одоо юу гэдгийг тэр нар гэдэг чинь өөрөө бүү ирч хүч энерги байгаад байгаа шүү дээ. Яг тэрүүн шиг бидний дотоод ертөнц ер нь бол хайраар дүүрэн байх хэрэгтэй юм бэл. Тэр хүүхэд наснда одоо ээж аваасаа мэдээж ээж аав хүүхдийнхаа төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тэр өдөр шөнөгүй ажиллаж байгаа хүүхдүүдийнхаа төлөө. Гэхдээ бодит байдал дээр тэр хүүхдэд мөнгө эд баялаг тэр хүүхд мэдхгүй учраас тэр хүүхд хайраар дутцсан байхгүй юу? Хэрвээ тэр хүүхдийг яг одоогийнх шиг хайраар дүүрэн өсгөх юм бол тэр хүүхд энэ дотор юу байна тэрийг л түгэн. Ерөөс ууртай хүн бол уурал түгэн, хайр дүүрэн хүн бол хайраал түгэн. Тэгэхээр хоёр хүн хоёулаа хоёр талаасаа хичээх юм бол болохгүй зүйл байхгүй. Одоо маш их тийм бид нар заавал ингэ харж аж итгэх гээд идэг. Сэтгэл зүйч чинь өөрөө хийсвэр штэ тий. Хаана өвдөд байгаа юм дээ. Үгүй хаана эмнэлэгт үзүүлсэн юу ч байхгүй. Гэхдээ өвдөд дээ штэ. Хийсвэр байгаа зү. Тэр энийг нөгөө ховс чи өөрөө хийсвэр эмчилгээ тархихаар ажиллаж байгаа. Яг тийм болгоно гэхээр бас хэцүү. Гэхдээ эдгэрдэг ховсын үр дүн бол шууд мэдрэгддэг. Тэр хүн гой болдог. Ховс өөрөө тархинд нэгэнд тэр кодыг суулгацсан юм чинь амьдралын турш чинь явагдана шүү дээ. Амьдралын турш тэр тархинд суулгацсан код чинь чиний амьдралын турш явагдах байхгүй юу? Энийн үр дүн нь ерөөсөө нас яв, жил явах, цаг хугацаа явах тусам үр дүн гарна. Магадгүй алга болохгүй. Ерөөсөө алга болохгүй. Тэгэхээр бид нар шууд үр дүн хүсээд байдаг. Аливаа намайг идгийг хичгээ тий. Би ингээд бүр шууд ингэ инээмээрээ. Шууд тэр хүнийг мартмаар энэ. Шууд ингэ аз жаргалтай болчмаар байна. Нэг нь л тархинд чинь ажиллаад нэг нь тархинд тэр зөв систем зөв кодыг суулгасан бол насан туршдаа харин чи жилийн дараа хүрээ тэр. Яг жилийн дараа тэр хүн өөрийнхөө хүссэн тэр нэг юмыг мэдэрсэн ирдэг. Ямар өөрчлөлт гарч ирдэг. Харин нэрээ тань дээр ирээд тэгж эмчлүүлсний дараа би тэгдэг болсон билээ шүү. Огт уралгаа алдсан байлээ. Би тэрийг огт хэрэглэхгүй байгаа. Идэхгүй авахгүй байгаа. Би ерөөсөө ингэж одоо хажуунаас хүмүүс ингэж миний тухай ярьсан ч гэсэн би өөрлөг оруулахаа бэлдсэн байлээ. Би маш тайван, би унтчихээн. Би хаз жаргалтай байна. Тэр маш багаар ер нь маш үр дүнтэй өөрчлөлтүүдийг бол гаргах бүрэн боломжтой. Бас турш шинжлэх ухаан байх юм шүү дээ. За тэгэхээр хоёлоо өнөөдрийнхөө дугаараар ховсын талаар, энергийн талаар ер нь маш өргөн хүрээний одоо мэдлэг, мэдээллүүдийг үзэгчтэй өгч чадсан болов уу гэж би бас бодож байна. Манай одоо подкастэнд хүрэлцэн ирж ийм гоё мэдээллүүдийг өгсөнд танд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын амжилт хүсье. За тэгэхээр манай Сизо подкастын маань өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн маш гоё мэдээллүүдийг хүлээн авч чадсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар уулзцгаая.